Яг бодлогын чанартай томоохон ямар одоо хөтөлбөрүүд үйл ажиллагаанууд тусгав. Тэгэхээр ер нь бол аймгийн зөвлөгөө үйл ажиллагааны хөтөлбөрийг одоо сая аймгийн иргэдийн төлөв сурлаа 2 дугаар хуралдаанд батллаа. Тэгэхээр ер нь бол 5 бүлэг 28 заалт бүхий 300 гаруй одоо зорилтыг тодорхойлсон ийм одоо аймгийн зөвлөгөө хөтөлбөр бол сая батлагдлаа. Тэгээ ер нь бол 10 гол одоо ажлыг хийхээр энэ 4 жил бид хүн төлөвлөсөн. Өөрөөр хэлэх юм бол одоо Эрдэнэбүрнийхээ усан цахилгаан станцыг яралтай одоо эхлүүлэх ажлыг бол эрчимтэй одоо эрхчлээс одоо Монгол Улсын засгийн газартайгаа хамтраад одоо хийх зайлшгүй одоо ийм нөхцөл шаардлага байна. Яагаад гэвэл одоо эрчим хүчний үн тариф сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тийм үү? Одоо саяхнаас эхлээд нэмэгдлээ шүү дээ. Тэгэхээр бол энийг шийдэх зайлшгүй шаардлага байна. Тийм учраас Эрдэнэбүрэн л одоо ерөөсөө ашиглалтанд орсноор бид нар бол одоо тог цахилгааны ачаалал сулгаар нь хараат байдлаасаа гарна баруун бүс нутаг. Дээрээс нь одоо хөшөөт нүүрсний урхайг төшгөлсөн 50 мегаваттын бас 7 цахилгаан станцыг бас барьж байгуулах бол эхлэлийг нь тавихаар бол аймгийн зөвлөгөө үйл ажиллагааны хөтөлбөр тусгалаа. Мөн одоо баруун бүсийн одоо бүсийн онцлогын эмчилгээний төвийг одоо Азийн хөгжлийн махны санхүүжилтээр 13 сая доллараар одоо ингээд Монгол Улсын засгийн газраас барьж байгуулж байгаа энэ ажлыг эрчимжүүлэх тэр хүрээндээ одоо бас яг ингээд орон нутгийн оролцоо буюу одоо шугам сүлжээнийхэн асуудал дээр тодорхой сая төсвүүдээр бол мөнгө төгрөг тавигдлаа. Дээрээс нь Ховд аймгийн одоо ард иргэдийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээнийг үзүүлэх зорилгоор МР аппаратыг бол 2 тэрбум төгрөг тавьж Монгол Улсын одоо эрүүл мэндийн сайдаас бол 2.5 тэрбум нийтдээ бол 4.5 тэрбум төгрөгөөр Ховд аймаг бол хамгийн сүүлийн орчин үеийн МР аппараттай болох энэ одоо шийдвэрүүдийг бас гаргаж байна. Дээрээс нь одоо Монгол Улсын одоо их хурлын гишүүдийн бас санаачлагаар бол одоо Ховд аж үйлдвэрийн парк тийм үү? Энэ дээр бол одоо 100-аад одоо үйлдвэр бий болгох. Дээрээс нь одоо олон хүнийг бас ажлын байраар мөн одоо миний анхны гаргасан засгийн нойлог тоо захирамжийн хүрээнд бол баялаг бүтээгчдэд дэмжиж, үйлдвэрлэл эрхчлэнээр дэмжиж гэсэн энэ томоохон бодлогыг бол цааш хүргэжлүүлээд явах нь зүйтэй гэдэг байдлаар бол стратегийн үйл ажиллагааны хөтөлбөр тусглаа. Мөн Ховд аймаг бол 2000 га тарэлт хийдэг гэсэн бол цаашдаа бол 100000 га тарэлт хий. Дээрээс нь одоо зөвхөн төгс хүнсний ногоо биш тийм ээ. Одоо эрдэнэ шиш гэдэг юм, наран цэцэг гэдэг юм, одоо эсвэл чихрийн манжинч гэдэг юм тарэлх чиглэлээр бол ийм байдлаар бол хамгийн наазах нь яг хөө энийг тарэлнэ гэдэг бол цаашдаа бол одоо бид хүн элсэн чихрээ өөртөө үйлдвэрлэх гэсэн наран цэцгийн тосоочсон одоо хамгийн одоо наазахын хүнсний хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх энэ ихний алхмуудыг хийх ийм зорилттойгоор л одоо тэгэл энэ асуудлуудыг бол стратегийн үйл ажиллагааны хөтөлбөртөд тусгаж тавилаа. Тэгээ одоо яриад байвал одоо аруулангийн ярих юм бол бас нэлээдгүй цаг хугацаа орно. Тэгэхээр бас Ховд аймгийн яг ард иргэдийн өмнө олон жил яригдсан тулгымцсан асуудлын нэг бол стандартын асуудал. Тэр дундаа одоо барилга орон сууцны стандартын асуудал бол маш олон жилийн турш одоо яригдсан хэрнээ засаж сайжирч чадаагүй өнөө хүрсээ. Ялангуяа иргэдийн аюулгүй аж төрөх одоо орчин нөхцөл алдагдаж байна. Энэ одоо бидний одоо эрхийг хэн яаж хамгаалах вэ гэсэн 20 яг таны засаг дарга үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр орчны стандарт ялангуяа барилга орон сууцны стандартын асуудал тусгагдсан. Ер нь бол энэ ажлыг бүр 2012-аас 16 онд Зөв арудын засаг даргаар ажиллаж байх үед бол Зөв арудын даргаыг ажиллаж байх үед бол бид нар анхны одоо Ховд хотын ерөнхий төлөвлөгөөг гаргасан юм аа. Харамсалтай нь одоо тэгээд 16 онд бид бүхэн ажиллаагүй. Тэрнээс хойш бол энэ стандартыг мөрдөх нь чинь өөрөө үйлтэй юм шүү дээ. Яг одоо Монгол Улсын одоо бид нар төсөвтэй тавиад 1.1 улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.3 тэрбум төгрөгөөр дээрэс нь Италийн одоо зөвлөхөд оролцсон анхны одоо Ховд аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулаад Зөв арудын стратегийн өрөөнд ороход та нар бүр ингээд өрөөнд нь ингээд дэлгээтэй байдаг байсныг анзаарсан байх тийм ээ. Одоо тэр яг энэ чиглэлээр хөтлөгдөд явсан бол сая асуудал яригдахгүй байх хэрэгтэй байсан байхгүй. Тэгээ одоо бол ахаал нөгөө Ховд хотын ерөнхий төлөвлөгөөний асуудал өнөөдөр ахаал яригдлаа. Дээрээс нь одоо бид нар бас хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө хийхгүй болохгүй байна. Яагаад гэвэл барилгын компаниуд одоо нэг айлын хашаа худалдаж аваад тэгэл нэг байр нь урагшаа орцных нь хаалга нь урагшаа байдаг, нөгөөх нь хоошоо харж байдаг, нөгөөх нь дээшээ нөгөөх нь доошоо харж байдаг байдлыг л зогсоох чиглэлээр хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө хийгээд явах хүрэн боломж нь байгаа. Барилгын норм дүрм стандартын дагуу цаашдаа бол илүү өндөр одоо тэр стандартыг шаардсан ийм хяналт шалгалтыг бий болгож ийм төлөвлөлтөөр ажиллахыг бол газрын харилцаа барилга хотоо агуултынхаа одоо бол чиглэл өгж ажиллана гэж ойлгож байгаа.
Энэ 4 жилдээ багтаж ажил хэрэг болох уу? болгоно.